За манайх жил бүр нуурын хөвөөрөө орж хаварчдаг. Тэгээд нуурын хөвөөндөөс 200 км-ийн зайтай 10 гаруй хоног нүүжөөж очдог. Өнөөдөр бол нүүдлийн эхний өдөр. За өнөөдөр ямар ч тааш нэг 20 км туулжглаа. Тэгээд өдөрт ер нь 20 км туулаад байх бол ер нь 10 хоногийн дотор нөгөө газар очиж байх. Тэгээд нүүдэлтэй давхцаад манай мал ус төрж эхлэх юм шиг байна. За 2 дахь өдөр эхэллээ. Одоо тэнд харагдаж байгаа хуудгаас молоо усалж аваад тэгээд цаашаа явна. Тэнд манай сумын төв харагдаж байна. За малаа усалж чад явж байна. Одоо тэртийн тарагч байгаа нэг даваа байгааз яг тэрүүгээр одоо давна. А тэрүүгээр давчаад цаашаа явна л та. Гэхдээ яг одоо яг хамгийн түрүү давах хэвээр даваа бол тэр. За манай сумын төв ингээд ард туцарч байна. За нөгөө даваан дээр тулаад ирлээ. Одоо бараг давлаад өв. За нөгөө даваагаа давчихлаа. Одоо газар тонгороо өвч сайхан шаард тавьчнаа. За нар жаргалаа. Одоо тэнд харагдж байгаа хүрэн толгойд байгааз яг тэнд өнөөрөө хонон тэгэхээр одоо нэг жоохон газар үлдлээ. Өнөөдөр туулах хэвээр газраас. За 3 дахь өдөр эхэллээ. Нэг юм харгантай, эсэлтэй газраар явж байна. Тэгээд өнөөдөр амар шуурхт өдөр байна. Өнөөдөр өдөржигөө шуурх шураад би ерөөсөө бичлэг хийж чадсангүй. Би какаши шиг харагдаж байна. No. За 4 дахь өдөр эхэллээ. Өнөөдөр ч гэсэн амар салхитай өдөр байна. Өнөөдөр салхинаас болоод дахиад ойлгохтой бичлэг хийж чадсангүй. Тэгээд ерөнхийдөө бол яг нэг л хэмнэлээрээ л яваад байгаа л да. Нүүдэл бол өглөө босоод хоноод тууж гараал. Тэгээд орой нар жаргалтал туун. Тэгээд ер нь аль болох ер нь өдөрт олон километр туулахыг бодно. За 5 дахь өдөр эхэллээ. Өнөөдөр салхи шуурахгүй их гоё өдөр байна. Өчигдөр оржигдөр хоёр бүр амар шуурхтайсэн. Юу бичлэг ихтэй мантай. Нүүдлөөр бол би малаал тууд юм доо ерөнхийдөө. Тэгээд бусдыг нь бол манай гэрийнхэн хийдэг. За 6 дахь өдөр эхэллээ. Одоо зүүн шил дээр явж байна. Эндээс манай хархираа түргэний уус харагдаад гоё нүд баясгаад явж байна. Энэ ямаа ишгэлжээ. Ийм галзуу ишг гарсан байна. Тэгээд энэс цаашаа би бичлэг хийж чадаагүй 10 гаруй хоног нүүжээж одоо ингээд зарсан газар ирчгээд байж байна. Бас нэрээ удаан хугацаанд бичлэг хийгээгүй дуучлаарай. Бараг сар бичлэг хийгээгүй байна. Би дахиж ингэхгүй.